Ярилцах цаг эхэлж байна. Манай өнөөдрийн дугаарт Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч Цагдаагийн Ахмад Мөнхөрдөн оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа, танд өнөөдөр мэндийг хүргэе. За тэгэхээр бид нар өнөөдөр зам тээврийн хосол хэргийн нөхцөл байдлын талаар ярилцахаар манай студид цугласан байна. Тэгэхээр та зам тээврийн хосол гэж юу хэлэх? За дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан зам тээврийн хослын нөхцөл байдал ямар байгаа талаар үзэгчдэд мэдээлэл өгч. За тэгэхээр дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулаад хөдөө орон нутгийн зорих хөдөлгөөн маш их нэмэгддэг. Үүний улмаас хөдөө орон нутгийн зам дээр тээврийн эзлийн хөдөлгөөний хурдыг замын хөдөлгөөний дүрм заасан тогтоос хязгаараас хэтрүүлэх хөдөлгөөнд оролцсны улмаас одоо замын эргэлтдээс тэр онхолдох мөн замын нөхцөл байдлаа жолооч нь хурдаа тохируулж явааг улмаас мөн ялгаагүй зам дээр онхолдох, зам дээр байгаа адуу малыг мөргөх энэ байдлаар хөдөө орон нутагт гарах зам төр хосол нэмэгддэг. Үүний улмаас хүний амнаас эрсдэх эрүүл мэндэд гэмтэл хүртэл очих. Эндгээр зам төр хослолтол дулааны бол эхэлсэнтэй холбогдуулаад хөдөө орон нутгийн замд бол нэмэгддэг байгаа. Өөр нэг анхаарах зүйл нь дулааны улирал эхлэхээр иргэдмэн замын хөдөлгөөний төвөгжлөөс одоо цухтаагаад ундаг дугуй мөн скутер, ролик зэргийг одоо унжих замын хөдөлгөөнд оролцдог. Мөн ялгаагүй хүүхдүүдтэй бас ундаг дугуй скутертэй онуулаад одоо тоглоулах энэ зүйлүүд нь дулааны улиралтай холбогдож эхэлдэг. Гэвч замын хөдөлгөөний дүрм заасны дагуу хүн мөн ялгаагүй 10 хүртэлх насны хүүхдийг гэр хороолтол зөвхөн хашаан дотор ундаг дугуй скутер тоглоулах хэрэгтэй. Орон сууцнд бол зөвхөн хүүхдийн зориултын талбайд 10 хүртэлх насны хүүхдийг одоо ундаг дугуй скутертэй бусад ижил төрлийн спорт тоглоомор тоглоулах хэрэгтэй. Гэтэл эцэгчүүд нь энэ дүрмийн залтыг биелүүлдэг болмоос одоо хүүхдээ тэр тусмаа байр орон сууцсандаа машины зогсоолын талбай дээр одоо ундаг дугуйтай скутертэй тоглоулдаг. Гэтэл тухайн зогсоол дээр одоо машина парклж байгаа хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нь 10 хүртэлх насны хүүхдийг бас мөргөх, шүргэх үүний улмаас гэмтэж хүртэх иймэрхүү асуудалд бол дулааны улирал гэсэндээ холбогдуулаад гардаг. Яг энэ ихний 4 сарын байдлаар хүүхэд зам тээврийн хосолд өртөж хохирсон том мэдээлэл хэлээч. Эхний 4 сарын байдлаар усан хэмжээнд хүүхэд холбогдсон хүүхэд төрсэн зам тээврийн хосол нийт 182 бүртгэгдсэн. Үүний улмаас харамсалтайгаар 7 хүүхдийн амнаас эрсдэж 196 хүүхэд гэмтэж хүрсэн. Ийм том мэдээлэл бол тээврийн цагдаагийн албанд төрөл бүртгэгдсэн байна. Тэгэхдээ 7 хүүхэд амнаас алдсан том мэдээллийн 3 хүүхэд нь явган зорч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байгаа амнаас алдсан. Явган зорч хэлбэрээр оролцохдоо замын хөдөлгөөний дүрм заасны дагуу жолооч маань бас хөдөлгөөн эхлүүлэх үедээ тээврийн эзлийн эргэн тойрныг өөрийн биеэр шалгасан байх хэрэгтэй байдаг. Харамсалтай хоёр тохиолдолд нь болохоор яасан бэ гэхээр жолоочт маань хөдөлгөөн эхлүүлэхдээ тээврийн эзлийнхээ ард тоглож исэн хүүхдээ хараагүй болмос одоо тээврийн эзлийн хөдөлгөөнд оролцуулаад ухрахуулт хийхдээ одоо харамсалтай хүүхдийг дайрч амнаас нөхрөөс ийм ослууд гарсан байгаа. Дөрвөн зам дээр осол нь болохоор амнаас алдсан осол дээр болохоор хүүхд зорчиж хэлбэрээр явж байгаа амнаас алдсан байгаа. Тэгэхээр бид бүхний бас хүүхдийн амнаас эрүүл мэндийг хамгаалахад хамгийн чухал зүйл бол тээврийн эзэлтэй хүүхдийн одоо зорчил хэлбэрээр авч явахдаа хүүхдийн өндөр бие өсөлтөнд тохирсон хүүхдийн зориултын хамгаалтын судалтай авч явах хэрэгтэй. Гэтэл иргэд маань энэ хамгаалах судалтай явна гэсэн төрмийн залтыг биелэхгүйгээр тэр тусмаа хөдөө орон нутгийн замд хүүхдийг буруу тээвэрж явснаар бас хүүхдийн хэмжээнээс алдсан 4 том мэдээлэл бүртгэгдсэн байна. Цагдаагийн байгууллагаас цаг үеэ дагаад олон ажил арга хэмжээ аянуудыг зохион байгуулдаг. Яг энэ дулааны улирал эхэлсэн энэ цаг үед ямар ажил арга хэмжээ аяныг зохион байгуулж байгаа? За цагдаагийн байгууллагаас жил болгон тогтмол зохион байгуулдаг ажил арга хэмжээ өгдөг. Энэ нь юу гэхээр жил болгоны 4-р сараас 5-р сарын нэгэн болох хугацаанд улсын хэмжээнд мотоцикл ба хамгаалах малгай гэсэн арга хэмжээг бол зохион байгуулж ажилладаг байгаа. Мөн ялгаагүй энэ жил энэгээр арга хэмжээ нь улсын хэмжээнд зохион байгуулж явсан. Арга хэмжээний хамгийн гол зорилго юу байсан бэ гэхээр замын хөдөлгөөнд мотоциклтэй оролцож байгаа, мопедд оролцож байгаа, ундаг дугуйтай оролцож байгаа хэрэгтэд замын хөдөлгөөний мэдлэгийг олгох, хамгаалах малгайны ач холбогдлыг одоо иргэд олон нийтэд сурчлахын зорилготой арга хэмжээ зохион байгуулж ажилласан. Зам тээврийн хосол гарах олон шалтгаан нөхцөл байдаг шүү дээ тий. Үүний нэг нь одоо согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон эхний 4 сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нөхцөл байдал ер нь ямар байна вэ? Согтууral хундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон жолоочтой анхааруулж юу гэж хэлэх вэ? За тэгэхээр замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн зөрчлүүд дотор хамгийн том зөрчил гэж ярих зөрчлөө согтууral хундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил гэдэг. Ягаад энэ зөрчлийг том зөрчил гэж үзэх вэ гэхээр жил болгон одоо сүүлийн 10 жилийн судалгаагаар авч үзэхэд одоо согтууral хундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодоод төөний улмаас одоо зам тээврийн хосол гаргасны улмаас хүний амнаас оршсон эд хөрөнгө тохирлогч гэсэн нийт 3100 гаруй одоо үйлдэл төр эрүүг үүсгэсэн байдаг. Үүний улмаас одоо сүүлийн 10 жилийн хугацаанд зөвхөн согтуу жолоочийн буруутай үйлдэлс холбоотойгоор
одоо 1205 зам тээвэр ослол бүртгэсэн байна. Энэ юу вэ гэхээр жилд дунджаар согтуу жолоочийн буруутай үйлдэлээс болоод 120 хүний амнаас одоо жил болгон Монгол Улсын нутагт төсөвч одоо үлддэж байгаа энэ төрлийн зам тээвэр ослол. Тэгэхээр цагдаагийн байгууллага согтууруулгын ажил хэрэгсэн үедээ тээвэрлэж олдоодохоос одоо өрсөн зэрэглэх зорилгоор хяналт шалгалтын ажлыг бол тогтмол зохион байгуулдаг. 2023 он гарснаар эхний 4 сарын байдлаар нийт 13,179 одоо согтууруулгын ажил хэрэгсэн үедээ тээвэрлэж олдоодсон зөрчлийг Энэ зөвхөн эхний 4 сарын байдлаар жилд бол нийтдээ бол нэг 50-аас 65 мянга орчим согтууруулгын ажил хэрэгсэн үедээ тээвэрлэж олдоодсон зөрчлийг бол цагдаагийн байгууллагаас одоо таслан зогсоогоод учирч болох гэсэн эрсдлээс орчин сэргийлж ажилладаг байна. Тэгэхээр энэ оны эхний 4 сарын байлаа 13 мянган гаруй хүн одоо согтууруулгын ажил хэрэгсэн үедээ тээвэрлэж олдоодсон байгаа. Гэвч одоо хяналт шалгалтыг тавьсаар байтал мөн согтууруулгын ажил хэрэглээ зам тээвэр ослууд гаргасны улмаас 18 хүний амнаас бол зөвхөн эхний 4 сарын байдлаар ирсэн байгаа. Энэ том мэдээлэл бол цагдаагийн байгууллагад ирсэн байна. Тэгээд төрүүн баригдсан одоо согтууруулгын ажил хэрэглэлүүдэд тээвэрлэж олоодсон зөрчил гаргасан иргэдийн маань мөн 10 гаруй хувь нь болохоор нийтдээ 1300 орчим жолоочин болохоор өмнө эрхээ асуулсан байхдаа давтаж одоо согтууруулгын ажил хэрэглэлүүд тээвэрлэж олоод байгаа. Энэ нөхөр зөрчлүүд бол байгаа. Согтууруулах хундааны зүйл хэрэгэлсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон, тээврийн хэрэгсэлж олоодсон бол ямар хуулийн хариуцлага хүлээлгэж юм бэ? Одоо яг энэ хуулийн хариуцлага хүлээлгэж явах энэ явц одоо хэрхэн үр дүнтэй байна вэ? Тэгэхээр согтууруулах хундааны зүйл хэрэгсэн үедээ тээврээс жолоодсон бол Монгол Улсын зөрчлийн тухай хуулийн 14.7-гийн 3-1 заалтын дагуу одоо тээврээс жолоодох эрхийг 1 жилийн хугацаанд гаргасаж жолоочийг 401 жир торох буюу 400 мянган төгрөгийн тургууль арга хэмжээ авч ажилладаг. Хэрвээ согтууруулгын зүйл хэрэглээд эрхээ асуулцсан үедээ эсвэл огт жолоо орох эрхгүй үедээ тухайн ангиллын тээврээслийг жолоодох эрхгүй үедээ тээврээс жолоодох эрх нь дуусгар болсон. Зөрчлийн бүртгэл жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо дуусгар болсон. Эдгээр тохиолдлуудаа та согтууруулгын зүйл хэрэглэсэн үедээ дахиад жолоо барьж ивэл 10 зөрчлийн тухай хуулийн 14.7-гийн 5 засны дагуу одоо албан сургалтанд хамрагдаж 7-оос 30 хоногийн баримтлагыг одоо шүүхээс оногдуулдаг. Ийм хуулийн хариуцлагатай. Нийт иргэдтэй те замын хөдөлгөөнд оролцож байгаа явган зорчигч нартай хандаж юугээс сэрэмжлүүлэн мэдээлэл өгөх вэ? Тэгэхээр замын хөдөлгөөнд оролцож байгаа нийт иргэдтэй бол одоо зам тээвэр ослоос орсон зэрэг чиглэлээр 5 төрлийн сэрэмжлүүлгийг бол зайлшгүй хэлэх шаардлагатай байдаг. Нэгдүгээр нь юу вэ гэхээр тээврийн хэрэгслийн хурд байдаг. Тэгэхээр та бүхэн замын хөдөлгөөний дүрм засны дагуу тээврийн хэрэгслийг суурин газар 60 км цагаас хэтрүүлэхгүй байх ёстой. Суурингийн гатнах замд 80 км цагаас хэтрүүлэхгүй байхгүй. Мөн хороол дотор сургууль орчмын бүсдээр тээврийн хэрэгслийн урдыг 20 км цагаас хэтрүүлэхгүй замын хөдөлгөөнд оролцох нь өөрөө зам тээврийн ослол гаргахаас урьдчилан сэргийлэх боломжтой. Яагаад тээврийн хэрэгслийн хурдыг ингэж хязгаарлаж өгсөн байдаг вэ гэхээр тухайн орон нутагт явж байгаа жолооч мань 80 км цагийн хурдтай явж байгаа тохиолдолд зам дээр байгаа аюул цаатыг хараад тухайн аюул цаатыг мөрөхгүйгээр зогсох, аюул цаатыг хангалттай тойроод гарах, адаглаад одоо осол гараад замын хажуу руу гарлаа гэхэд хамгаалах бус таны амь насыг хамгаалах тэр боломжийг 80 км цагаар олгож өгдөг гэдгийг та бүхэн маш сайн ойлгох ёстой гэдгийг иргэдэн анхаарч байна. Хоёрдугаар зүйл бол өтөө орон нутгийн замд явж байгаа иргэд нь замын нөхцөл байдлаа маш сайн мэддэг хэрэгтэй. Замын тэмдэг тэмдэглэл гэдэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Зам дээр байгаа огцон мэрэгэл тэмдэг, гүйц төрөлхөй хоригдсан тэмдэг, зам дээр байгаа мал амтан гарч ирнэ гэсэн тэмдгүүдийг орон нутгийн замд хөдөлгөөнд орж байгаа иргэд нь тэр зүйл маш сайн уншаад тухайн замынхаа нөхцөл байдалтай одоо тохирсон хурдыг сонгож хөдөлгөөнд оролцохыг бас иргэдэн анхааруул байна. Гурав дахь зүйл нь юу гэдэг вэ гэхээр хөдөлгөөнд оролцож байгаа иргэд маань тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг маш сайн анхаарах хэрэгтэй. Тээврийн хэрэгслийн тоос настын бүрэн бүтэн ажиллах ёстой, гадна талын гэрэлтүүлэх ёстой, бүрэн бүтэн ажиллаж байх ёстой. Тэгэхээр зүйлүүдийг жолоочд анхааруулж хэлмээр байна. Хамгийн сүүлд нь анхааруулж хэлэх зүйл юу вэ гэхээр хөдөлгөөнд оролцогчдын амьнаас эрүүл мэндийн хамгаалдаг хамгийн чухал зүйл бол одоо хамгаалах бүс байдаг. Тэгэхээр өтөө орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож байгаа ч гэсэн нийслэл Улаанбаатар хөдөлгөөнд оролцож байгаа ч гэсэн та бүхэн одоо хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хөдөлгөөж эхлэхээс өмнө бүгдээ хамгаалах малгай зүүж хэвшгийг одоо цагдаа хамгаалаас уриалж байна. За мэдээлэл өгсөн танд баярлалаа. Баярлалаа. Манай өнөөдрийн дугаарт тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч цагдаагийн Ахмад мөн хэрдээ оролцож мэдээлэл өглөө.